нар элдв шипийн нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд хүргье. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэр бүлтэй үлдээ хүн цэнтэй хөрөнгө оруулалт Мандала Гартан хамтран ажиллана. За мөн Мандах их сургууль хамтран ажиллана. За хоёр maaтай хамтран ажиллах юм байна. За өнөөдөр бол 5 гарига. За 5 гаригт хэдүүлээ харилцаа гэдэг сэдвийн хүрээнд элдв шипигээ хуваалцдаг байгаа. За өнөөдрийн сэдв бол нийтлэг сэдвээ. Нийтлэг сэдв ер нь байдаг. Хүмүүсийн харилцаа яаж мууддаг вэ гэвэл энэ шалтгаанаар муудах нь бас нэлээд хэлбэг байдаг. За тэрний үгүүл та намайг муулж гинэ. За яах вэ? Одоо би бол үнэ. Та намайг муулж гинэ. За яах вэ? Тийм амар амтай явуулсан тий. Өнөөдрийн үед бүгдээрээ өөрийнхөө тухай далдуур молсон хүнтэй хэрхэн харилцдаг тухайгаа ярилцсанаа. Онцгүй шүү дээ одоо миний алдаа байсан ч гэсэн надад хурж ирээд эхэлчих нь үсттэй тий. Энд тэнд одоо амтай юмд яриад яваад идэг тий. Жохон онцгүй байдаг. Тэрнийг нь өөр хүнээс сонссон тохиолдолд хэний ч дургүй үрдэг. Чамайг тэр тгээ явуулчихлаа шүү дээ. Тэгээ ингээд нэг юм эвгүй байдалд ордог. За тэгээд нэг юм нэг нөгөө хүнээ нэг юм муу хөнгө ботчдөг шууд л тэр ер нь онцгүй баг та. Намайг муулна гэдэг. За энэ тохиолдолд ер нь яаж нэг нөгөө хүнтэйгээ харилцах тухайгаа хэдүүл ярилцсан. Шууд очиод хэрэлдчихдэг юм уу? Тэ ус он агсан тавьчихдаг юм уу? Тэ ийм тохиолдол ер нь танд таарч ирсэн юм уу? Хэрэг хууралсан тэ дараагийн удаа тэр хүнтэйгээ харахтаа шууд хэлсэн үү? Нэг бол мдэггүй царайлаад өнгөрцөн үү? Ер нь мэдснээс хойш таны тэр хүнтэй ингээ харилцдаг харилцаа чинь өөрчлөгдсөн үү? Тийм ээ? Нэг бол нүүр тулж уулзаад өмнөө ярилцсан бол яг яаж ярилцсан бэ? Төгсгөлдөө ойлголцсон уу? Нэг мөр тэгээд за чамааг яста харнаа дээрээ тулаад ингээд хоёр мөрөө хөөс юм уу те? Эцэст нь одоо бодоход ер нь яах нь хамгийн зөв байсан мэд санагдаад байдгийг. Надад бол тийм тохиолдол байна л да. Ингээд найзтайгаа муудалцаа тэгээ за чи яста нэрэ гахаа нохоо те чамайг сайн явахыг чи харнаа мараад тулаад ингээд салцсан тохиолдол зөндөөл би. Үний амьдрал чи баялаг штэ. Дараа нь ингээд бодглохлоор хүүдий тэгэхэлтэй нэг ингээд тэгээд орчихгүй яасан болдоо. Чаавс нэг сүртэй чи байгаагүй юм байлээ штэ гэж бодогдоод байдаг. Нэг бол те одоо тэр найзтайгаа яаж эргээгээд ивэ олондоо гэж бодогдоод ингээд ерөөсө дотор нэг юм ингээд нэг тэглээд идэг. Харамсаад идэг юм гэдэг тий. Харин тий. Чам тийм тохиолдлууд байна уу? Байна. Би чинь ер нь заримдаа санамсаргүй байдлаар хүнийг аяга гомдоочдөг. Тэгээ миний нөгөө шолон шудраг зантайл жоохон холбоотой юм шиг л ер нь бол би нөгөө ямар нэгэн болох юм шууд хэлчихдэг байхгүй юу? Тэгээд алдаа гэдэг юмнаас бинийхээ тийм амар айгаад идэг юм биш зүгээр алдаг засахгүй л бол амар гэж боддог байхгүй юу? За өмнөх ажил дээр гарсныг юм жишээ ярья. Манай групп чат байдаг ажилчдын. За тэн дээр бид нар ер нь бол ингэж гэдэг дандаа санал бодлоо хуваалцдаг байхгүй юу? За энэ ингэсэн байх шүү, тэр тэгсэн байх шүү, ажлаа ингэж явуулъя шүү, одоо ингэ шүү гэд ер нь бол байнга нэг юм идэвхтэй гэж идэг тийм групптэй. За тэн дээр бол манай байгууллага бүх хүмүүс байгаа. Захирал мөхөрлөөтэй тэгээ байсан. Тэгсэн чинь манай нэг ажилтан алдаа гаргалаа. Тэгээ бид тэр алдааг нь шууд групп чат нэрээ бичихгүй юу? Тэгээ угаасаа энэ ингэсэн байх шүү, тэр тэгсэн байх шүү гэж дандаа санал бодлоо солилцчихий юм чинь. Тэгээ би бичсэн чинь нөгөө хүнд маань харин амар хүн дээр тусчээ. За тэгсэн чинь нөгөө хүн маань яг миний үеийн хүн байсан. Одоо би тэрэнд нь аяух баярлдаг. Шууд намайг ингээд дуудаж гаргаж ирээд хоёул ярилцъя гэд. Тэгээд юу гэж ярилцсан гэхээр манай энэ чат нэр одоо ингээд захирлууд байгаа, харж байгаа, намайг алдаа гаргасан гэдгийг ингээд одоо мэдчихлээ тий. Тэгээд чи надаа өөрт хэлчих болоогүй мүү гэд. Тэгээд би өөрт нь хэлж чадаагүй шалтгаан бит хоёрын нөгөө ажлын цаг зөрөөд идэх байхгүй. Тэгээд би өөрт нь хэлж чадаагүй шууд чатан дээр бичээд үлдээсэн л те. Цаашаага одоо юм буруу бичиг баримт явахаас сэргийлээд ч юм уу те. Тэгээд энэ одоо надад болохоор юу гэж санагдчихсэн гэхээр тухайд би өөрийгөө амар өмөрчээсэн. Угаасаа л бид тэр групп чатан дээр ингэ бичдэг штэ. Энэ юу нээр тийм их амар асуудал байгаад байгаа гэж бодож байсан. Гэхдээ дараа би шудраг хүн штэ. Тий, ер нь бол би шудраг хүн штэ. Энэ нэг тийм амар сүржиник зүйл биш. Намайг ч гэсэндээ хэрвээ би алдаа гаргасан бол миний алдааг ингэ хэлээд өгвөл би баярлаа. Гэж би бодож байгаа байхгүй өөрийгөө тухайд тэгж өмөрч байгаа. Гэхдээ сүүлд эргээ бодоход нэрээ тэр хүн маань бас зарим нэг миний мэдгүй шалтгаанаар энэ дэр эмзэглэх шалтгаан байсан л байгаа байхгүй ярилцаад үзэхэд. Гэтэ одоо азар бит хоёр бол гайгүй сайн найзууд. Яг манай байгууллагт бол жишээл нэг юм соёл байдаг штэ. Ингээд юу гэдгийг
хин нэг ингээд ажил дээрээ санаандгүй янз янзын алдаа гаргахад бол хамт олонны дунд авчирч нүдээ нөхдөггүй. Тийм. Тухайн үнтэй өөрт нь уулзаад ингээд асуудлыг шийдээд хэрэг үнэхээр шийдэх хэрэгтэй бол шийдэхэд явцдаг штэ. Түүнээс шиг ингээд гаргаж ирэл за энэ хүн ингэсэн одоо жишээлбэл та нар энэ хүн шиг битгий ингэрээ эдэр гэл жишээ детальтай анги хэсүүлэл нэг аюул болдог штэ. Тэгдэггүй. Тэр шиг. За нөгөө талаас нь ингээд харах юм бол эн чинь бас хүн алдаа гаргасан бол тэ ингээд хэлхээс өөр аргагүй. Нүрэн дээр нь хилээд тэ алдааг нь ойлгуулад тэгээ энэ хүн цаашаа засраад яваасаа гэдэг. Тэгвэл тэнд юун дээр бид нар алдаад байгаа юм гэхэлэр одоо жишээлбэл алдааг нь ухааруулах гэж зөвлөгөө өгж байгаа гэдгийг юм уу те ингээд мэдээлэл өгж байгаа. За чи энэ дээр ингээд алдсан шүү ингээрэй гэдэг ингээд мэдээлэл өгж байгаа чинь нэг хэрэг. Нэг юм тавлсан ч юм шиг, баасан ч юм шиг. Нэг бол ингээд нийтийн дунд ингээд хоб болгож байгаа юм шиг те. Нийтийн дунд ингэж дэлгэж одоо шившгэлж байгаа юм шиг байх юм бол хүний уур хөдөлждөг. Харин яг тэгжил санагдсан юм шиг үлээ. Би болохоор юм тоохгүй зүгээр энэ дэр юм алдаа гарсан байх шүү гэж хэлчихэл. Тэгээ угаас нөгөө таарлах боломж авахгүй юм чи өөрт нь хэлж чадахгүй. Тэгэл тэн дээр ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй бол аваарай гэдэг утгаар биччихэл үлдээсэн байхгүй юу? Ямар нэг тийм буруу юм сансан юм байхгүй. Угаасаа буруу санаад ах шаардлага байхгүй. Тэгсэн чи харин тийм болсон бэлээ. Ер нь бол ингээд хин нэгэн хүн чамайг далдуур муулчвал тэр ингээд явсараа байгаа заавал чиний чихэнд ирдэг. Тийш дээ. Хизээ нэгэн цагтай. Зарим нэг хүмүүс баг очоосоо гэж бодож хэлээд идэм шүү. Мэдээж тэгдэг хүмүүс ч байгаа. Тэгтэл ер нь за цаашаа битгий хүн амтнд хэлээрээ. Цаадаг чи ингэж хэлээ шүү. Ер нь тийм ингээд онцгүй юм хийсэн шүү. Онцгүй хүн байлуу шиг байлгууд. Ахаад нэг хүндтэй цааш нь битгий хэлээрээ гэж ингэж явсараа байгаад миний чихэн дээр өрөөд ирдэг. Тийм. Тэгээд тэр тохиолдолд бол тэ ингээд нөгөө шулуун нүүрэн дээрээ хэлүүлснээс илүү гомддог, илүү их уурладаг. Тийм. Тий. Гэхдээ бас энэ дунд ингээд нөгөө нэг юм харилцааны бас нэг юм зөрчлүүд байгаад байгаа нь одоо жишээлбэл ингэж ам дамжиж явахдаа нөгөө хүнийхээ санаанаас тис өөр буугаад ирэх тийм санаа байна л да. Одоо жишээлбэл би нэг хүнд таны талаар ярихдаа би танд гомдсон хийсэн байж болж байгаа байхгүй. Гэтэл тэр гомдол явж ягаад таныг муусан болоод очсон байгаа тохиол бас байгаад байгаа байхгүй. Би чамаа гомдоодсон бодоо өрөөд ирж болно. Тийм ер нь бол тий. Тэгж зүгээр ингээд өөрөө хувьдаа гомдчихгонгууд ингээд нөө дам өгч ингээ улаалж явахдаа дүрснэ өөрчлөлтүүд. Хувраад би та намайг гомдоцсон байж болно. Эсвэл бүр эсрэгээрээ гомдох гэхээсээ илүү би таныг муулцсан байгаад бүр ингээд хэлбэрээ өөрчлөөд таны чихэнд очсон гэдэг тохиол бас байдаг байхгүй юу? Тийм шүү дээ. Тэгэхээр одоо өнөөдөр бол хэдүүлээ юу ярих гэж байна вэ гэхээр хүн таныг муулсныг та ингээд яаж хийж байгаа сонсчдөг. Тэр хүн муулж гинэ гэдгийг. За энэс болоод харилцаагаа эвдлэх юм уу яах юм. За яг ийм тохиолдол танд тохиолдсон байж л таарна. Хүний амьдрал юм чинь хизээ нэгэн цаг тохиолдсон л байгаа. Энэ тохиолдолд та яаж исэн те үнэхээр амар ууралж исэн үү, гомдож исэн үү, дараа нөгөө хүнтэйгээ яаж харилцсан, яаж ингээд нөгөө нэг харилцаагаа нэг мөр тасалсан бол яаж тасалсан, нэг бол аваад үлдсэн бол те яаж авч үлдсэн гэдэг тухайгаа л ярих юм байна. Яг үнэ. За эфирийн утсаа хоёлаа хамтран ажиллах танилцуулсан дараа нь гэр бүл дэвлэлтэй хүн цэнтэй хөрөнгө оруулалт Мандала гард. За Ярмгийн акцтай хамт Мандала гэдэг ийм одоо юу гэдгийг one tools бий болсоор нэлийн удаж байна. Энийг бол би бол баг one tools гэж хэлж болно. Яагаад гэвэл энэ дээр шүү дээ Мандалагийнхан гэдэг бүр ийм бүтэн хотхны те одоо ийм амьдрал аль язуур өрнөд эхэлсэн Zoo Garden, Water Garden гэдэг хэд хэдэн ийм хотхнууд байгаа. За энэ хотхнуудын маань Zoo Garden-ы 2 дугаар ээлжийн орон сууцнууд одоо ингээд ашиглалтанд орох гээд уян хатман төлбөрийн нөхцлөөр захиалга авч эхэлж чад байгаа юм байна. 2025 он болон 2026 онд ашиглалтанд орох орон сууцнаас урьдчилгаа 30% хуваан төлөх нөхцлөөр орон сууцтай болох боломжтой. Одоо бид залуу гэр бүлд ялангуяа тохиолдоод байгаа нэг зүйл бол урьдчилгаа 30% аваад ир гэхээр тэр нэг 60-70 сая төгрөг болоод идэг ч юм уу 20-30 сая төгрөг болоод идэг ч юм уу тэ үннээсээ хамаарат янз бүр байгаа даа штэ. Тэгтэл тэр мөнгө нь бэлэн байдгүй. Тэгэхээр Мандалагийнхаа энэ 30% хүртэл хувааж төлөх юм гоё нөхцөлийг санал болгож байгаа. Энийг нөгөө төлбөрийн уян хатан нөхцөл гэж хэлээд байгаа юм л да. Тэгээд эн чинь дараагаар ашиглалтанд орох хүртэл бас нэг юм хугацаа байгаа шүү дээ. Нүүж орох хүртэл энэ хугацаанд орон сууцыг ногоон зээлээр авах бас боломжтой юм байлээ. Зөв. За Zoo Garden 2 дугаар ээлжийн орон сууцнда захиалга авч байгаа. Энэ Mandala Garden зохицолбор хорооллын давуу талуудыг хэлэхэд нэгдүгээр бүрэн зотгонд хийцэлтэй мөн альж талаасаа нар үзэх шийдлийг төлөвлөж ийм тас хэлбэртэйгээр баригдаж байгаа.
Мөн эрчим хүчний хэмнэлттэй орон сууц учраас ногоон зээлд хамрагдаж болоод байгаа шүү дээ. За хотхондоо 65% ногоон байгууламжтай гэж байгаа. Энэ бол зүгээр тансаглал байхгүй юу тий. Яг үндэ манайх шиг агаарын бохирдолтой орчинд бол үнэхээр тансаглал. Хотхны төв хэсэг рүү автомашин нэвтрэхгүй байхаар төлөвлөөд дугуйтай болон тэрэгцэртэй хүмүүс чөлөөтэй зорчих боломжтой зам талбайг бий болгосон. Өөрөөр хэлбэл хүндээ маш ээлтэй хотхон гэж хэлж болно. Хүүхдүүдийн насны ангилал тохирсон тоглоомын талбайтай өндөр насны хөдөлгөөн дэмжих хэсгүүдтэй. Тэгэхээр энд байгаа тохиолдолд бид нэр хүүхэд хөгшөлтөд санаа зовох шаардлагатай байхгүй гэж хэлж болно. За зогсоолын асуудал тун хүнд байдаг. Ил зогсоол болон дугуйн зогсоол нь айлбарт хөрөлцгөөж байгаар төлөвлөгдсөн. Эдний хотны хувьд 3 үрчиг 3 саксны талбайтай хотхондоо 200 хүүхдийн цэцэрлэг болон 825 хүүхдийн томьёо гэдэг сургуультай. Энэ сургууль цэцэрлэг рүүгээ явах нь бол гүүрэн гарцаар шийдэгдсэн. Хотхон дундаа зам гаргалгүйгээр сургууль цэцэрлэг рүү шууд нэвтрэх 4.5 метрийн өргөн гүүрэн гарцыг блок хооронд нь төлөвлөд өгсөн учраас хүн төвтэй орчин үеийн барилгын ийм стандартыг бүрэн хангасан хотхон гэж ойлгож байна. Тэглээ. За бид нар мандалаг ер нь мэддэг басан. Одоо нөгөө нэг хороолол гэж ойлгож байна. Тийм энэ чинь нөгөө айгүй олон төсөл хэрэгжүүлж байсан. Жишээлбэл одоо нөгөө нэг үндэсний цэцэрлэг төрөлнгийн хажууд олимпик хотхны хажууд мандала гэдэг нөгөө бас нэг том төсөлбөр байгаа шүү дээ. Айгүй туршлагатай хамт олон гэж хэлж болно. Тэнд манай найз амьдардаг. Тэгээ одоо ашиглалтанд ороод тэр чинь бас 10 жил болчихлоо шүү дээ. Тэгээд амьдарч байгаад айгүй таатай байдаг гэж ярьж илээ. Айгүй бат бөх сайн баригдсан барилга. За та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг нь Mandala Garden Cig MN гэдэг сайт болон Mandala Garden гэдэг пэйж хуудаснаас аваарай. Борлуулалтын албатай утсаар холбогдъё гэвэл 75 75 8000 гэдэг утас байгаа. 75 75 8000. За ингээд хамтран ажилласан Mandala Garden-да баярлалаа. Баярлалаа. Гэр бүл дэвлэлтэй хүн цэндээ хөрөнгө оруулалт Mandala Garden. За. Эфир хугацаа нээсэн хэдүүлээ өнөөдөр та намайг муулж гинэ гэдэг сэдвээр ярих юм. Тэгээ яг өөрөө чинь муулж яхахыг сонсчих юм бол та яг ямар байдалд ордгийг, сэтгэл зүй чинь ямар болдгийг, дараа нь тэрийг яаж даван туулдгийг, яаж энэ одоо зүйлийн ард нь гардыг гэдэг талаараа хуваалцлаа та. 77 77 38 83 77 77 88 30 утаснууд нэгцээ. За эндээс нэг комент уншааха. Арира. Намайг яг муулаад ярьж байхыг дөнгөж 10 жилээ төгсөөд ажилд ороод сонсож байсан. Би тухайн үед айгүй их гомдсон. Тэгээ нөгөө хүн маань юу ч болоогүй юм шиг байсан. Баян айлын хүүхдэд хідээр зарсан яадг ингэж ярьж байсан гинэ. За. Гэт ер нь бол зөндөл юм бий л дээ. Тэгээд хүмүүс ажил мэргэжлээсээ болоод ч нэг бол ааш зангаасаа болоод нэг бололтой ингээд бусад өөр нэг хүнээс болоод ч хоорондоо муу бие биенийг муу хэлэх тохиолдол байна. Цаадаг чинь тэрнтэйгээ тэгж харьцсан гинлээ гэл хэлчлэр муусан л болно шүү дээ бас. Харин тийм ээ тий. За 77 77 38 83 руу залгана. Эхний сонсогч 80 сар 2 өдрийн мэнд. Байна уу? Байна. За өдрийн мэнд. Байна уу? Байна. За тодорхой сонсогдлоо. За одоо яаж байна? Болсон. За өнөөдрийн сэдв ойлгосон тийм ээ. Таныг хүм муулж исэн тохиолдол байгаа л байдгүй дээ. Үнэл юм чи. Зөндөл байгаа ах. За тэр тохиолдолд ерөнхийдөө яаж даван туулж гарч ив? Нөгөө үнтэйгээ муудалцаа салж ив үү? Найрамдаад одоо бол мөнхийн найзууд болсон уу? Яаж ийсэн? За ер нь бол яг тиймэрхүү үе дээр бол зөвхөн шууд үнэн тэр үнд нь өөртөө нь уулзаад ярьсан зүгээр юм л. Тийм тэгэхгүй сүүлд нь одоо өөрөө цаанаа тэгж бодож явсан даа гэдэг ингээл бодоол яваад идэг. Сүүлд нь тэр асуудал нь бүр их дэврээд яг тэр чинь нэг бөө нэг том асуудал болчих гээд юм лээ. Та ингээд таныг муусныг сонссон учраас та ууртай байгаа шүү дээ. Нөгөөтэйгээ ярилцахдаа яаж бие биелддэг? Альсвал зүгээр ууртай чигээрээ очиод чи яаж байгаа юм бэ? Ууртай яг ууртай чигээрээ очих гэж зүгээр шууд эхлээд ивэр хэлж үзэн л дээ. Одоо жишээ ярихад манай их нэрийн нийлдэг одоо нэг дүү гэдэг нэг хүн байна. За. Манай их нартай нэлээ гадар дотор гарч орно. Цаана гээд авч явна. Тэрэнд нь би өөрөө аяга дургав. За тэгээд эхний ээлж нэг хэллээ. За та одоо ингэж болохгүй, ийм байж болохгүй. Наач хардаа амьдрал ийм юм даа гэл ингээл хэллээ. Ярьлаа. Сүүлдээ нэг жоохон ууралж үзлээ. За тэгсэн чинь нөгөө охин нь одоо манай эхнэр л намайг муулж ярьж эхэлж байгаа байхгүй юу? Одоо энэ наад чинь станаар ийм тийм амьдрал мэдхгүй яахгүй гэл мэдээж гадуур дотор явсан үед би эхнэр лөө залгаал хурдан гэр орондоо яриач гэл ярингууд
одоо хүн амтан гаргадаг бол яг ингээд муулал хэл. За эхний удаад яриад хэлж үзлээ. За. Чи яагаад намайг ингэж ярьж байгаа бэ? Би тэгж яриаггүй. Наад чи ингэж ярьсан гэдэг ингээд. Дараагийн удаа та нар одоо ийм байж болохгүй. Тэгээ чи яагаад намайг муулаад ингэж юм бэ? Энэ гэр бүлийн хооронд ийм ингэж яриад наа гэдэг. Яг ингээд доор нь хэлж явахгүй би тэрийг тэр үедээ хэлээгүй би за ингэж ярьцлаа гэдэг өнгөрсөн сүүлд нь уулзаад ингэж амар том асуудал болох юм баггүй тэр. Тийм. Чи тэгэхэд ингээд үздэг лимигдэл. Тийм, яг ингээд нэг давраа л яваад байна. Тэгэхгүй шууд доор нь хэлээд тэр хүн яг үнэхээр өөрөө ухаантай бол өөрөө тэрийгээ засна. Ухаангүй бол тэгээд таашаа тэгэл яриад явах гэхгүй юу. Чимээгүй байгаа бол тэ эн чинь анхны удаа ч биш. Чи зөндөл тэгсэн бидтэй юм те. Тэгээ яг доор нь хэлж явахгүй бол одоо тэр засарахгүй юм бол тэгэл яриад одоо хүртэл яриад явдаг л та. Тэгээ яг тэгж ярих бүр ингээд нэг юм ховны тийм юм хийгээ сурцсан хүн гэж байна. Зүгээр нэг санаандгүйгээр яг нэгэндээ гомдоод ингэсэн үеч байна. За. Шууд хэлсэн зүгээр гэдэг шиг байна тий. Чөөр нь бол шууд ярилцал ийм шүү юм биш үү тийм биш үү чи юм хийсэн болгож ярьсан байна. Тийм байж болохгүй гэдгийг одоо тэр ярьсан үнтэй өөрөө одоо нөө хов ярьж байгаа үнтэй яг ингээ хоёуланг байлгаж чагаад шууд үнэнгийн л ярьсан тийм. Дор нь асуудлаа унтраагаад яваарай л гэж байгаа юм тийм. Бага энийг нүүрэлдүүлнэ гэж ярьдаг үсэ. Яг наа нүүрэлдүүлээд хоёулангийн зэрэг басан за чи намайг ингэж ярьсан би ингэж ярьсан юм уу гэдэг ингээд яг ингэж ярьсан шууд дараад байгаа. Сүүлд нь асуудал томрохоос өмнө. За холбоос нь баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За ер нь бол хэцүү. Ингээ гурван нүрээрээ тулж байгаа дуулзаад юм ярина гэдэг бол чанга шүү. Тэгээ хүн ингээд бас өөрөө бэлтгэлтэй байхгүй бол тэ сэтгэл хөдлөлөөсөө болоод эргээгээд бүр хүнд байдалд орох тохиолдол байна. Ингээд хэцүү. Нөгөө хоёулаа чи ингээд хүнийг муулах олон арга байна. Энэ жишээлбэл тэ өөр хүнээс болоод хүнийг муулаад байгаа байхгүй. Эхнэрээс нь тэ болоод эхнэрт нь шургаад яваад байдаг айгүй ядаргаатай хүмүүс байдаг штэ. Байдаг. Да гэдэг. 95 тэдэр өдрийн минь. Сайн байна уу өдрийн минь. За өдрийн минь дээ. За. Энэ яриад зөндөө юу? Зөндөө штэ. За яадгүй яа. Ер нь бол би зүгээр яг тэр чамайг тэгж ийн гинэ гэж хэлж байгаа хүнд айгуу дургу штэ. За. Тэр чамайг тэгж муулж ийн гэж хэлж байгаа хүнд нь ихлээр дургу хүрдэг байхгүй юу? Тэр хүн магадгүй итгээд хэлсэн байж ахт нь гэдэг ч юм уу те бид нар ч алдаатай штэ. Тэгэхээр итгээд хүнд ингэж юм ярьсан байж ахт нөөс тэр тэгж ийн инэ гэж ховлоод ирж байгаа надаа өөрөө тэр нэг тийм хавч байрын хүн гэдэг ч юм уу. Эсвэл хэн нэг чамайг хэлснийг ахаад нэг хүнд хийдэг ч юм уу тийм байдлаар байдаг гэж. Тэгэхээр яг хавч үүж байгаа хүнд нэгтлээ дургу хүрнэ. Дараа нь ягаад намайг өгсөн шалтгааныг би өөрөө нөгөө бидэж дандаа алдаа гаргасан байх юм бол. Тэгээ дараа нь тэр хүнтэйгээ уулзвал би бас нэг эвтэнхэн хэлнэ одоо юу гэдэг чинь тэр намайг чамайг тэгснийг тэр тэгсэн гэж тэр хэлжээдээ гэдгээр биш. Зүгээр яг эсвэл өөрөө алдаа гэдэг хайчдаг байхгүй. За би ингэсэн юм чи. Тэгээ ингэсэн юм чи одоо тэгээд үнэн юм чи одоо яах вэ те. Эсвэл хэр нэг хүрний хурдгаа гүтгэлэг маягийн болсон дөө бид нэг хайчдаг тэр нь одоо. За яг ингээд нөгөө нэг анх хэлсэн хүнтэй уулзах чинь нь шүү дээ жоохон чанга шүү дээ. Яаж өөрийгөө бэлдэж ингээд одоо юу гэдэг сэтгэл хөдлөлөө барьдгийг. Тэгэл сэтгэл хөдлөлөө барьж сурсан шүү дээ. Сурсан байдгүй дээ. Үүж очингуудаа самардаа ичт юм байл шүү дээ. Тийм хүмүүс байдаг шүү дээ. Тэгэл уцаа чи юу юугээ учрыг нолоогүй гэж ингээд дайраад ороод тэр нэр юмгүй нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Тэгээ би тийм юмыг ямар тийм юм бэ гэж бодоод байдаг тийм хүмүүсийг. Нэг одоо ихтэй магадгүй бидний нас өөр байдаг байж магадгүй те. Залуу байхад яг гэхдээ одооний бидний нас дээр нэг тийм байдаг шүү дээ. Ер нь өштэй ингээд мартчихна гэж шүү дээ. Та бол тэ ингээд хайчдаг юм а гэж байна. Хаяад яаж мартдгийг? Мастер одоо тийм юу гэдэг би одоо хэрвээ шүү дээ миний буруу байгаагүй бол тэрэнд би амар ачаал бүгдөө өөрийгөө стресстүүлээд ингээд яг шаар цавал байхгүй гэдэг байхгүй юу? Ингэж яагаад та хохирж исэн тохиолдол нь яг боддоор хохирж илээ би одоо ирээд штэ тэгэж нэг айхтар том хохирсан юм бол байхгүй. Ер нь одоо намайг бол амар муулаад гэдэг ч юм уу тийм юм нь ховхон мэдээ бас би ч нөгөө нэг бас яг нэг тийм шудраг татаа хүн байхгүй. Шууд хэлээ ичэн. Тэгээд тэр нь заримдаа бурууд нь. Гэхдээ тэрээс үлд нь юу гэдэг чинь те магадгүй тэр хүн нь өөрөө эргээд уучлах байдаг байхгүй.
уучлаарай би нэг тэгсэн чинь тэгсэн байлээ. Тэрийг би буруу ойлгоод тэгсэн чинь нөгөөх нь тийм яриа гацсан байлаа гэдэг ч юм уу. Би өөрөө тэрнтэй тоохгүй харьцаад өөрөө тэрнтэй ингээд хамаагүй юм яриад урдишгээ байгаад ахаар нөгөө хүн чинь эргээд өөрөө уучлаад тугаа хүрээдэг байхгүй юу гол нь. За одоо ингээд бодоход мартах нь илүү зөв байж юу? Шууд нүүрэн дээр нь очиод шударгаар хэлэх нь зөв байж юу? Мартах нь зөв шүү дээ. Ер нь тоохгүй айцсан нь дээр. Тэгээ өөрөө гол малтагаад бас хамгийн гол өөрөө алдаагаад бас тэгээ дээр нь тэрийг одоо нөгөө нэг энэ намайг ингэчлээ гэж нэг хомдох ч юм уу ямар нэгэн байдлаар сэтгэл дотроо битгий юм авч үдээ тийхгүй болов чи өөрөө л доо өөрөө дэсэх байхгүй юу. Тэгэхээр зүгээр хайч мартчихсан гэсэн үг тийм. Тэгээ ер нь одоо тэрийг ачаад бүх өхөө байчаад мартчихдаг байхгүй. За баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Баярлалаа амжилттай. Баярлалаа. Та хаа марччихсан тохиол нь үү? Байлгүй л яг зөндөл мартын штэ. Тэгээд бүр ингээд сонсоогүй юм шиг болно те ингээд бүх юмыг ингээд нөгөө тэнгэр шиг байх тохиолдол. Гэтэ хүн тэнгэр шиг байгаад ингээд мартаад өнгөрөөгөө байхад те ингээд давраад байн зам дээгүүр хөндлөж гарч ирээд нөгөөдхөнтэй ингээд нэг бол амьдралд ингээд саар тортог болоод нэг бол ингээд нөгөө анхны их сурвалж 2 3 дахь сурвалжууд нөгөөдгий чинь байн сөхөөд байвал айгүй ядаргаатай. Хүн чинь ингээд нөгөө тэнгэр шиг байх гэхлээр тэнгэр шиг байж болохгүй байгаад гэдэг тохиолдол байна шүү дээ. Тэгээ мартчихъя гэхээр яг ингээд нэг юм сэтгэл гогдоод байдаг нэг асуудлууд байгаа гэдэг чинь жоохон хүндэрсэн хэлбэр гэх юм уу? Намайг хийгээгүй зүйл буруутгасан. Би яагаад хийгээгүй зүйлийн хандлуу буруутан болох хэвээр. Тэгээд энэний үнэн учрыг нь олоогүй. Тэгээ би зүгээр ингээд дотроо ингээд юм тэгээд үлдчихээр би хохирч болоод үлдчихэж байгаа байхгүй тий. Хэрвээ гүтгсэн л бол би л заавал араас нь ямар нэг юм хийнэ. Тэр нь буруу ойлголцол байна уу? Аль эсвэл хин нэгний санаатай ч юм уу? Ямар ч хэлсэн тийм нэг гүтгэдээд үлдэх айгу муухай юм байна гэдгийг мэддэг учраас одоо бол нэг тэгээд ярьчаад гүтгээд ах юм бол би тэгээгүй штэ гэж шууд нөө очиад хэлэхэд ч бэлэн тийм. За. За дараагийн сонсооч. 88 98. Өдрийн мэнд. Сайн өдрийн мэнд. Өдрийн мэнд ээ. За. За хав ярьдаг хүмүүсийн тухай ярьжсэн үү? Ховч ярих юм биш. Ер нь бол те ийм байгаа. Таныг далдуур муулсан хүн таныг муулчгаад та тэрийг одоо сонсчвол тэр хүнтэйгээ хэрхэн харьцдаг тухайгаа яриач гэж байгаа. За ер нь яг тийм тохиолдолд ерөнхийдөө тэгээд нөгөө сэтгэл нэг жоохон тийм цаашаа болоод тэгэл ер нь зайгаа барьцдаг тийм хүмүүсээс. Тэр нь хамаагүй амар байд. Яг тэгэхээр ер нь хүн болдог хүн гэдэг цаанасаа ерөөсө төрдөг юм шиг санагдчих. Зүгээр яалтчгүй би алдаа гаргаад тэр тухайн муулаад ярьжсэн гэдэг бол угаасаа ялгаатай сэтгэлтэй. Тийм шүү дээ. Шал уур. Зүгээр нэг ингээд болсон болоогүй үргэлжийн мөнгөд нэг хүн болж идэг хүн чинь бүр төрцөн байдаг байхгүй бүр цаанаасаа. Тэгэхээр тийм хүнээс бол ерөөсө шууд зайгаа барьдаг. За нэг муулуулна, хоёр муулуулна бүр ямар ч утгагүй юмд муулаад яриад байвал тэгээд тэр хүнээс бол ерөөсө зайгаа барьдаг. Гэхдээ тэрийг ингээд бас зөөж авчираад байдаг тийм нэг стрессүүлдэг хүн бас дунд нь яг байдаг байхгүй юу? Яг. За тийм хүнээс бол би ерөөсөө бас хамтдан зайгаа барих хэрэгтэй байна гэдгийг амьдралынхаа туршид сүулт нь ойлгосон нэг юм бол байдаг. Ерөөсөө тэр ховыг зөөдөг хүн, хүн муулдаг хүн гэдэг чинь бүр хоёулаа яг төрсөн бид юм л. Тэгэхээр тийм хүмүүсээс бол яг хүрээлэлээ өөрийгөө чөлөөлөөд тийм хар энергинээс бол ерөөсөө хол байх нь хамаагүй зөв юм билээ. Түрүүний нэг охины ярьжсэн яг нэг алдаа гаргаад би тэгэд муулж байсан тэр бол асуудал биш өөрийгөө дасчихна тэгэд бодоо. Тэр хүмүүс надыг дараа нь ойлгоцсон учраас тэрийг ингээд би засалруулах гал би ингээд буруу юм хийсэн байлээ шүү гэж ингээд яриад юм уу ингээд яваад авах бол ямар ч шаардлага байхгүй. Хүн нөгөө нэг анги ингээд бичигдсэн нэг кино шиг юм болсон байхад өөрөө 2 дугаар ангиг нь би болгоод 2 дугаар анги би болсон юм дээр нөгөө хүн 3 дугаар ангийг хүчээл ер нь нэг юм ингээд яваад идэг цаашаа. Тийм учраас яг хамаагүй хамаа. Хэдүүлээ ингээд радиогоор ярихад бол тэ ингээд мартчихнаа тэр хүнийг ингээд өөрөөсөө холдуулчихнаа ингээд зайгаа барьчихнаа гэж. Мэдгүй шүү дээ тийм юм ингээд сэтгэл ингээд үе бодогдоод жишээлбэл нэг дор ажилтдаг хоёр хүн чинь байвал та зайгаа барих гээд ч нэмэргүй шүү дээ. Өдөр болгон тэр хүнтэйгээ уулзсан шүү дээ. Өдөр болгон таарна. Харилцаа өсөхгүй. Ер нь бол. Ер нь ингээд нэг юм өөрийнхөө хүрээнээс гадуур ингээд би чамтай ер нь харилцахгүй гэж хайчихна гэсэн үг үү те? Тий, ерөөсөө нэг харилцаа үүсгэх чинь өөр шүү дээ. Ажлын харилцаа үүсгэх нэг ярианы буюу амьдралын нэг юм нэг өөр харилцаа үүсгэх чинь өөр шүү дээ. Тэгэхээр яг тийм өөр харилцаанаасаа ерөөсөө хүндийг гаргачихна гэсэн үг. Тэгэл зүгээр одоо ой аль ийшээ нааша цаашаа гэдэг харилцаад байна уу гэхээс биш
дотн ямар ч тийм дотн найзын одоо харилцааг бол огт үсэхгүй л болно гэсэн. За баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За бай. Манай найз нар бол дотроо карантин хаана гэж ирдэг. Карантин хааждаг. Тэгээд одоо юу гэдгийг те. Сайн байна уу? Сайн. Тэгээд болоо. Харилцаа ингээд дуусчдаг. Тэгээд ахаа тэр хүн ингээд юм ярих гингүүд нь үл сонсогч царайлаад ч юм уу те. Нэг бол ингээд яг юм ярингууд нь холдож явж маваад те. Илт дургуутслаа илэрхийлээд тэгээд тэр хүн за би ер нь ингээд карантин хаалгацсан юм байна гэдгийг ойлгомжтой. Тэ. За дараагийн сонсогч 8086 өдрийн мэнд. Өдрийн мэнд. За өдрийн мэндэ. За их хов ярддаг хүн орж ирж байгаа шиг байна. Дууных нь өнгөнөөс би ер нь таньдаг. За чи ямар арга хэрэгэлдэг энэ тохиолдолд? Яадгийн ер нь? Би болохоор юу яадаг юм. Нөгөө өндгөн шоколад байдаг шүү дээ. За. Хүүхдүүд чи өндгөн шоколад өгчтэй. За тэгдэг нь яаж байгаа? Эхэндээ хүмүүс ойлгохгүй нөгөө нам хүмүүс чинь баярлалаа энэ тэгээд гэсэн. Өндгөн шоколад чинь нөгөө нэг юу гаднаасаа шоколад гаргаж байгаа дотор талаа ямар төлөм байх нь мэддэггүй шүү дээ. Тэгээд тэрүүгээр нь зөвлөлүүлээд за чи гадна талаа шоколад чиг болгож дотор талаа юу байгаа ч мэддэггүй байх шүү гэсэн утгаснаа илэрхийлээд өндгөн шоколад өгчтэй. Тэгээд нөгөө яажлаа тэгж өгдөг болохоор хүмүүс сүүлд намайг баг яхаа болчихдог. Аюултай философичлог амьддаг хүн шүү дээ. За. Тэгээд би ч юу тэгээд угаасаа нэг яригдаг байж үл гэхдээ яг нөгөө одоо юу гэдэг ажил дээр шинэ орсон хүүхдүүд ч юм уу шинэ салбан тушаалтан эсвэл бас нэг югзөр өгчүүл энэ чинь ярина штэ. Нөгөө чинь гэсэн байлаа тэгээд одоо нөгөө надад сонсогдгүй болоод тэр хүмүүс намайг ярьдаг л байна л да. Тэгээд нөгөө ховын юм шиг сонсогдчих юм бол би зөвхөн өндөрчлээд авч тавьчихсан. Тэгээд мэдгүй болсоо ч ихэнд амар гоё баярлал. Станцаар баярлалаа гэж авдаг гэсэн байна. Сүүлдээ авангуудаа тэгэл царай бараагаал тэгэл. Би л танаас өндгөн шоколад авч байгаагүй шүү. Би бол гэх юм байна. Өндгөн шоколадыг би эхлээд юу гэж ойлгосон гэхээр шоколадын нэг ч дотор талын тоглоомыг нь амандаа хийж үдж байгаа гахаа залгээд өгөх юм болоо гэж бодлоо шүү. За гоё шиг байна. Баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа ажиллаа амжилтсаа. За. Яг өндгөн шоколад өгөх гэсэн чи өндгөн шоколадны мөнгө байхгүйсэн. Тийм гураад. За. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар мандах их сургууль хамтран ажиллаж байна. За. Үндэсний болон олон улсын стандарт дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн боловсролын чанартай үйлчилгээ үзүүлж, оюунлаг чадварлаг судлаач мэргэжилтэн бэлтгэж 33 дахь жилдээ сургуулийн үйл ажиллагаа явуулж байна. За сургуулийн орчин буюу те суралцах орчин бол хүмүүсийн бас нэлээд хардаг тухайн сургуулийг харахтаа сонгодог зүйлүүдийн нэг штэ. За мандахтай сургуулийн хувьд бол хотын төвд байршилтай сургалтын таатай орчин бүрдсэн шинэ хичээлийн байртай ABC гэсэн хичээлийн 3 байртай. Ахаад дээр нь мандах лицей гэдэг ахлах сургууль байдаг юм байна л да. C байранд нь бол тэдний сургалтын үйл ажиллагаа явагддаг юм байна. Тэгэхээр энэ мандах лицейг бас би дурдахгүй болохгүй байгаа. Ягаад гэвэл олон улсын стандартад нийцсэн спорт заалтай мандах мазаалаа гэдэг ийм нэг сагсан бөмбөгийн багтай энэ сургууль нь энэ юу лицейнд бас 10 дугаар ангийнхаа хүүхдүүд эсэлт авч байгаа юм байл шүү. За. Ер нь бол энэ чиглэлээр явуулна гэж бодож байгаа бол мандах лицейг сонгох юм байна шүү дээ, тий. Тэгээд ингэж байгаа эсэлтийн ерхий шалгалтын ононоос хамаарад хөнгөлөлт буюу тэтгэлэг олгож байгаа. Эсэлтийн ерхий шалгалтын дээр 700-аас дээш оноотой бол та энэ сургуульд үнгүүд буюу үн төлбөргүй ямар сургуулийн төлбөр төлөхгүйгээр сурнаа. 650-аас 699 оноотой бол 70%, 600-аас 649 оноотой бол 40%, 550-аас 559 оноотой бол 10% тэтгэлэгтэй тусдаа сурах боломжтой. За тэгээд эднийх бол те Швейцар, Япон, Бүгд найрамд Солонгос улс, Бүгд найрамд Хятад улсын Тайваны гэх мэт олон ихтэй сургуулиудтай хамтран ажилладаг. За оюутан солилцооны хөтөлбөртэй 3 дээр нэмэх нь 1, 2 дээр нэмэх нь 2 гэх мэт ийм хөтөлбөрүүд буюу 2 жил нь тухайн улстай 2 жил нь Монголдо сурдаг. Тэгээд дээр нь олон улсын тухайн улсынхаа болон за одоо жишээл Швейцарын холбооны улсын эдийн засаг технологийн их сургуулийн хамтран ажиллагаатай тэгээд хос дипломтой төгсдөг. Баруунд буюу тэ Европт хүлээн зөвшөөрөгдөх дипломтой төгсдөг гэдэг бол надад нэр алдаж болохгүй одоо сайхан боломж юм байна гэж бодсон. За тэгэхээр мандах их сургууль 2025-аас 2026 оны хичээлийн жилийн бакалаврын өдрийн хөтөлбөртөө 12 хөтөлбөрөөр эсэлтээ авч байгаа юм билээ. Тэгээд бүртгүүлэхэд ямар ч төлбөр байхгүй. За ямар
12 хөтөлбөр гэхээр Нэгтлэн бодох бүртгөөс санхүү банк, бизнесийн удирдлага, маркетинг, гадаад хэлний орчуулагч, график дизайн, мэдээллийн системээс гадна бизнесийн удирдлага гэж байгаа. Энэ нь бол 100% англи хэл дээр хичээл орох хөтөлбөртэй юм билээ. Тэгээ бакалаврын өдрийн хөтөлбөр болон ичнээ ангидаа бас Монгол Улсын тэргүүлэгт мэргэжил болох механик инженерчлэл, цахилгааны инженерчлэл, логистик, програм хангамж хөтөлбөрүүдээр тэтгэлэгтэй суралцах боломжтой юм билээ. За та бүхэн биеэр очиж сургуультай танилцъя гэвэл баруун дөрвөн замаас хойшоо хороолт руу өгсдөг энэ замын зүүн талд нь буюу гандан талтаа Макс Моллын чанга хойно бол сургуулийн байр нь байж байгаа. Мандах цэг, эдүү цэг эмэн гэсэн сайтаар нь ороод бас танилцчих болно. Хэрвээ та утсаар яриад илүү дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл утасны дугаар нь 7018 5949 7018 5950 гэдэг утаснууд байна шүү. Манай нэвтрүүлэгтээ мандах сургууль хамтран ажиллаа. Та бүхэнд баярлалаа. За эфир толботохдоо 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утасны дугаар руу холбогдноо. Өнөөдөр хэдүүлээ та намайг муулж гинэ гэсэн сэдвээр ярьж байгаа. Нэг үгээр бол те хэрв таныг хэн нэгэн ингээд далдуур муулсан бол та ямар реакц гаргадгийг те аракшн гаргадгийг. Тийм энэ одоо бодоод хахад нэг тийм миний хувьд бол яг хөө зэрэгэлтэй юм байна л да. Би буруу юм хийсэн байсан бол энийг бол угаасаа тоохгүй. Одоо жишээлбэл миний нэг юм зарим нэг юм угаасаа би өөрөө мэддэг дутагдaltaй тал байна шүү дээ. Тэрэн дээр ингээд юм ярьсан бол би бас нэг тийм амар сүртэй тоож авахгүй. Гэтэл ингээд миний гэр бүлийнхэн ч юм уу дотны хүмүүсийг за тэгээ сүүл рүүгээ бүр юм гүтгэлийн байдалтай болчвол тэрэн дээр бол яалтчгүй юм хэлхээсээр аргагүй гэж дотор бодлоо. Дургуй хүрнээ өндгөнч байна уу? Шоколад би л авч өгөхгүй байна л гэж байна. За яг тэгээд би бол одоо жишээл шоколад санагдах юм бол саяны хүнийг бол байн муулаад усах юм. Тэгээд шоколад идчихэл яваад байна. 90-25 Бано. Бай. За өдрийн мэнд үргэлж. За таныг муулсан гинэ та яах вэ? За муулсан тийм ээ. Би нэг гимгүү ижээд нэг хэрэгт орцсон. За. Өөртөө хоёртой ажилладаг гэсэн байхгүй нөө хуурай юм хийдэг. Тэгэл дүү нэгчээ муулалаашээ. Тэгэл муулаад харин би ямар дүүчин чамаа муулж байна гэж хэлтэй санаа зовоод тэгэл байс. Тэгээд би тэр ажлаас гараад гарсан. Тэгээ гараа явсан чи дараа намайг муулаад байгаа сураг сонсогдоод. Тэр ховч ерөөсөө яг мэдгдээд байдаг. Би юу тэгээд тэгсэн чинь нөгөө хүүхэн чинь ихчийнхаа бэрд тэр миний надад ярьсан юм баах ярьсан байдаг. Тэнгүүт нь бэр нь буцаад гадам ийстэй хэлдэм байгаа. Тэгсэн чинь нөөцөг бантангуудаа хин ихч таныг тэгээд байсан шүү дээ. Тэгээд би ихчтэй айгүй найз юм чи уцаар ирсэн чинь нэг л яоцгүй дуурайд хань би зэмтэй очиж уулзнаа гэ. Тэгээд очиод уудсан чинь хөө намайг ч болоо авгаа яадаг ямар юм. Тэгэхээр нөгөө нүүрэлдүүлнэ гэдэг нэг 10 жилд нэг нүүрэлдүүлнэ гэдэг юм байдаг. Би ажил дээр авчирж байгаа нүүрэлдүүлээд нөгөө хоёр зүүнөөс нөлмөстэй ойлтоо тэгээ би ямар ч буруугүй нөгөө зовлонгийн сонссон хүн чинь буруутан болоо юм шүү дээ. Би бүр одоо бодохоор газараа бодоо нэг сайн санагдаад би бас мартаж амьдэрдэг л да. Гэхдээ тийм зүг зүгээр хүний яриа сонсож байна буруутан болчих цаа юу сони. Ер нь бол барын бамбрыг баг дээр нь гэж асуудалгоос өмнө нүүрэлдүүлэл асуудлыг шийдсэн юм байна тийм ээ. Би ихтэй ч очиж уулзна гэсэн хэрэггүй та энэ тэр ирээд хэрэггүй гэд нэг сэжиг мөхөө байгаад байсан. Тэгсэн чинь харуу сан гарч. Тэгээд тэр хоёр чинь нүүрэлдээд нөгөө хүүхэн чинь надаас уучлалгүйгаад тэгээ бэрмэртэйгээ ирээд тэгээ боо юм болоо. Тэгээд дарж авсан амар юм бил. Одоо дахиж тэр үнтэй уулзаад сүнээ зовлон болон тэгээ би нэг тэрнээс айгаад нэг дүүтэйгээ зүгээжилж нэг юм ярихаар нь хэлсэн чи одоо сүлдээ ховч нэртэй болоод тах юм бил шүү. Түүний ярьсаар буцаа ярих хэрэг. Тэгэн бас зовлонтой юм бил. За ер нь бол тиймэрхүү юм боллоо. Барын цолцгийн баг дээр нь дарж байгаараа гэж байна. Дарсан дээр. Тэгээ өөрөө ямар ч буруугүй. Би одоо хүмүүлээ явж байсан бол одоо бас яах вэ? Хүний зовлон сонссондоо буруутан болчтой. За баярлалаа. За. Ингэдэг те. Ингэж бүтгэгдэх муу хал да. Ер нь бол монголчуудын үг байгаа шүү дээ. Гүжир өгөнд сөөм хариугүй гэж. Нэгэнд бүтгэгдчихэд хүн ингээд айгүй хэцүү байдалд орчдөг те. Хэрэг би тэр хүнд тустай л яваад байвал намайг магтаал яваад идэг.
Нэг удаа гоох тусламж гоохт нь би туслаагүй бол муулаад хосчдөг. Айгүй эвгүй. Тийм шүү дээ. Барьцгүй тий. Тий. Байнга л тусалж явах хэрэгтэй юм шиг. 90-20-с өдрийн мэнд. За намайг хүмүүж гинэ. Тэгж гинэ. Гэтэл яг хин намайг муулчих гэдэг сонир шүү. Хамт ажилладаг хүн үү, ах トゥ хамаатан садна. Агуугаар намайг танихгүй муулж гинэ гэдэг сонир. За. Танихгүй бол миний дотны хүнээс ч юм уу таньдаг хүнээс л миний намайг муусахыг сонссон байгаа. Харин ямар үед би чинтэй хариулдаг гэхээр яг хамт ажилладаг хүнтэйгээ би өдөр тутам өдөр ихэнх цагийг хамт өнгөрөөж байна. Тэр хүн харин намайг яста гүтгэж муусан байх юм бол жинтэйхэн хариу нөгөндөө би харинчна. За яаж? Одоо чинь би ч бол нэг худалдаанд ажилладаг хүн байхгүй юу? Ангой ажилладаг. Гэтэл одоо байхгүй орд нэг юм зараад эргэтэн мөнгө нөгөнгүүд тэр хүн бол хардах харны сэтгэлээр намайг муулж штэ. За. Тэнгүүд нь бай боллоо. Тий. Тэнгүүд нь яг наад үгэж хэлсэн штэ. Дахиад одоо ингээл бараа таваар орхио яваад гингүүд. За юм ч харж чадахгүй шүү. Шулга хэлчихье. Нэг удаа тусалаад би хулгайч болсон шүү. Дахиад надад тийм асуудал ахгүй. Таны юм алга болно яа нүн над хамаагүй шүү. Хатаахан байгаараа та нар зүгээр. Бүгдээр нь чи хэлчихье гэж хэлчихдэг. Базар. Буужинда хайхаа минь. Тий, би ер нь айгүй төвчээртэй. Ер нь шилбэлцээд ер нь актер сүрхий хэлж байгаа нь ер нь нүдэн төрслөгдөж байна. Би ер нь айгүй төвчээртэй байхгүй өөрөө. Юм болгонд нөгөө дуурдаггүй замтай. Одоо чинь нэг хардах харны сэтгэлээр муулах тийг өөр идэв юм бэлээ. Ата чөтөөр муулах чинь бас өөр ажиглагддаг юм байна шүү. Одоо хүний гоё сайхан ч юм уу энэ тэгчиж ингэчиж гээд авгаар би ажил төрлөө маш сайн хийж байгаад одоо ата чөтөө муулах юм их вэ шүү бас гадуур. Одоо миний ажил дээр зөндөө. Тэрэнд бол атаахаад байдаг штэ. Энэ яасан орлоготой ингээл. Гүг. Айгу ресторанд орсон ч чамаг муулна. Чи ажиллаа ер нь яхаараа ингэж сайн хийх юм бэ? Яа. За наад чи ямар амар хэцүү муулвалтай. Тэгээд муулсан хүн надад гарсан. Чи хүний худалдагчид яхаараа ийм гоё явдгийн. Яхаараа чи ажлын юм лаг хийдэг. Надад ч хамшиг л ийм ажилтдаг хэрэгтэй байна шүү дээ. Ийм муухай хүүхнүүдийн яриа байна. Тэнгүүт нь хичээл би инээчээл өнгөрөө явдаг. Тэр бол надад хамаагүй хүн учраас яг би ойр ажилтгүй хүн учраас. Түүгээр яваа гайг үүгээр авчиж үүрээд явах вэ тийм ээ? Тий, ойр байгаа хүндээ харин ёстой ч нэг нүд амаа эргэлдүүлж байгаад инээж байгаа чанхан шиг бүгдээрээ сонсоод авчаараа гэж байгаа л хэлчихдэг. Тийм төрлийн хүн. Төрөө дүрслэгцсэн яа базар. Тэрнээс нөгөө танихгүй хүмүүсээс намайг муулна шүү дээ. Одоо нөгөө маасын газар бэлтгэл сургуульд хийж явах чинь тий нүд мүдэрээ ирмэл тохиол янз бүр ажиглагддаг. Тэрэг бол би тоодгүй яа тэгэхээр цаг хугацаа хин хинийгээ харуулцдаг учраас аянда нөгөө хэдэн жилийн өмнө намайг анх муулаад хэлэнцхэн хийгээд суусад одоо бол шал өөр болсон. Хүүшээ сайн байна уу сайн уу гэх жишээ нь ингээд өөр болсон. Цаг хугацаа хин хинийгээ харуулцдаг. Яг тэгээд нэг хүн болоод нойрон сайн хүрдэг хүн байжгаад сайхан унтсан ч юм билүү яаж үтгэвдэ тийм ээ? Халуус нь баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Энэ ер нь нэг муулаад байгаа юм шиг өршлөнгөөс нэг тийм би баярламаар муултаа заримдаа байдэн штэ. Манай мигээс нэг таньдаг найз нь танай цэгийг чи ирүү яагаад яг ийм эндээ филлер шахуулсан юм уу гэсэн мэлээ. Тэнгүүт нь би тэгээд муулт гэхин чаашаа энэ тэгээд баярлалаа өнгөрсөн штэ. За яг төрөл юм аа. За. Саяных чинь яг тэр нэг ингээд хүмүүстэй ярьж байгаа бол надад бүр ингээд нүдэн төрсөн тий базар байна. Базар байна. Би хажууд мессеж шиг өдрөж төрлөө. Хажууд нь баймааргүй санагдаж байгаа байхгүй юу? Би мессеж яаж гүлгэнж явах вэ? Тий яста яг тэгнэ. За. За тэгээд өнөөдрийн хувьд бол бид нар ийм таныг муудвал ер нь бол яг муудах сайлахтай ингээд хүний амьдралд байж л байдаг. Гол нь бид нартэй ингээд нэг муулснасаа болоод харилцаагаа таслаад идэг. Бидний өнөөдрийн 5 гаригийн дугаар маань харилцаа гэдэг сэдвээр яваад идэх гол учир нь тэр штэ. Та харилцаагаа битгий таслаарай. За яг хүний амьдрал бие бинийгээ муулах, сайлах ч юм уу, нэг бол хүний хов сонсч монсоод ингээд хэрэгтэн болчих тохиолдол төр байна. Тэгтээ нэг ингээд нэг юм төрөний тэр барын бамбарыг баг дээр нь ингээд нүрэлдэж байгаа ч чамаагүй те асуудлыг ингээ аваад үлдэж байгаарэ. Тэгэхгүй бол явж байгаад нэг өдөрт ингээд нэг
тэнгэр мэт том асуудал болчдөг шүү. Ер нь инфекцийн үлдээгэр гэж ярьдаг те. Тийм. За нэвтрүүлэгт энэ төрөд өндөрлж гэн гэр бүлтэй үлдээ хүн цэнтэй хөрөнгө оруулалт гэсэн урайтаагаар Мандала карта хамтран ажилласан за мөн мандах сургууль нэвтрүүлэгтээ хамтран ажилласан та бүхэнд баярлалаа. Сонсогч та үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээг үлээн сонсороо 16 цагаар метаас состог урлаг нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа Анжихаа. За баярлалаа.